Энэ бол маш том мөнгөний асуудал яригдж байгаа. Ахиж жирэмсэн гэж юу? Нэрээ юу? За, сайн байцгаана уу? Сайн уу? За, та хэд өнөөдөр амлсэлсороо Австрал төрсэн тухайга хуваалцахаар шийдлээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бид хэд энд эмнэлэгт хандж байгаа учраас маш их мөнгөний тухай яригдж байгаа учраас энэ бол маш том мөнгөний асуудал яригдж байгаа. хичээгээд. Тэгэхээр анхнаасаа угаасаа виз мэдүүлэхэд та хэдэд иншүренсийн талаар ярина. Аль компани хамаагүй нэг иншүренс аавна. Манайх бол Bupa гэдэг иншүренстэй. Тэдний нөхцөл нь ер нь ихэнх даатгалын компанийн нөхцөл нь болохоор ирээд 1 жил тэдний хэрэглэгч болсны дараа жирэмсэн болох юм бол жирэмснээс ахуулаад төрөх хүртэлх бүх зардлыг тэр компани даадаг байгаа шүү. Хэрвээ нөгөө 1 жил болохоос өмнө жирэмсэн болоод төрөхөр болчих юм бол даатгалч үйлчлэхгүй бараг 8,000-аас 10,000 доллар төлөх шаардлагатай байна. Тийм манай яг даатгал нь үйлчлэхгүй төрж байгаа юм байна. Тэгээд тэр нь жирэмслснээс ахуулаад төрөх хүртэлх бүх зардал нь 8,700 болно гэж хэлсэн гэж байна. Хэрвээ та хийсвэрээр төрөх юм бол энэ дэр 2,000 нэмэгдэнэ гэж хэлсэн гэж байна. Тэгэхээр энэ бүх шинжилгээ, эмчит үзүүлэх зардал бүгд ороод ийм гэж ойлгоорой. Яг өөрийнхөө жирэмслэлтээс төрөх хүртэлх бүх процессыг та хэдэ ярьж өгөх шийдлээ. Тэр нь бол яг энэ Австрал төрнө гэдэг чинь маш ингээд олон зүйл ярих хэрэгтэй болно. Бид хоёр бол товчхон. Тэгээ Австрал төрнө гэхэд ямар хөө үйл явц шат дараалалтаа явдаг. Ерөнхийд нь санаа өгж байгаа шүү, тэ. Бүх зүйл яг тийм нарийн ярих юм бол их цаг орно. Тэгэхээр ерөнхийд нь зүгээр нэг санаа өгөх зорилгоор хийж байгаа шүү. Жигүүр зулцгаа яаж болсон бэ гэхээр бид хоёр ерөнхийдөө хүүгээ нэлээд төлөвлөсөн. Тэгээд яагаад гэвэл бид хоёр ерөнхийдөө өмнө нь бас зулж байсан болохоор энэ удаа маш хариуцлагатай хандаж шинжилгээ энтер өгөөд витамин уусан. Тэгээд бас л яг тэр иншүренсээр бид хоёр тэр иншүренстэй хамтарч ажилладаг GP-нүүд байдаг. Манайхаар бол өрхийн эмнэлэг хамтарч ажилладаг тэр GP-н дээр нь очиод үзүүлэхэд зүгээр тэр картаа зураал яваад байдаг. Тэгээд бид хоёр шинжилгээ бас тэнд үнгүү өгчдөг. Эмчтэй бас үнгүү үзүүлчихдэг. Тэгээд шинжилгээ өгөөд уух хэвээр витаминуудаа угаад ирч фэцээ үзүүлээд тэгээд бид хоёр удахгүй маматай болсон байгаа. Би хугацаанаас өмнө ер нь өөрийгөө жирэмсэн болцсон гэж мэдрээд тэгээд тестээр үзээлээс нэрээ энэ тест маш үнэтэй. Тэгсэн ч гэсэн би гол үзээлсэн. Тэгээд ер нь за найдвартай ах гэж дискөө шагаад хэлсэн чинь манай хүн яаж хүлээж авлаа арай. Ахиж жирэмсэн гэж юу? Нэрээ юу? Гэл манай хүн амар баярлалаа. За тэгээд GP-дээ эхлээд бид нэр жирэмсэн болсон гэж үзүүлэхээр тэгээд тэр хэд маань ерөнхийдөө цаашид яахыг хэлээд өгдөг. Тэгээд эхлээд цусны шинжилгээ өгнө. Тэгээд 8-7 хоногт болохоор нь яхад үзүүлдэг. Ер нь бол энд 4 удаа л яхад үзүүлдэг. Нэг нь 8-7 хоногт байхад эмчиж угаасаа бичиг хийгээд өгнө. Эмчийн бичиг бол энд ямар ч эмнэлэгт үзүүлэх боломжгүй. Тэгээд яхаа болохоор бас яг GP-гээс өөр газар байрладаг. Яхадаа үзүүлээд 8-7 хоногт нь сав руугаа орж уу гэдгийг үздэг юм байлээ. Тэгээд дараа нь болохоор 11-ээс 12 хоногт Дауны синдром, дараа нь болохоор 5 сартаа ингээ гар урууг нь тоолдог штэ. Тэрийг яг юу гэх юм бол арай тооллого. Тэр шинжилгээ авдаг. Дараа нь 32-оос дээшээ болоод ирэхээр эмч чинь бас бичиж өгнө. За хүүхдийн байрлалыг үүснэ гэдэг ингээ 4 удаа нийтдээ 4 удаа явахад хардаг аа. Их үедээ бол бага сартаа байх GP-гийн чи эмч үзэж явж байгаа. Сүүл рүүгээ эмч чинь угаасаа яг төрөх эмнэлэг рүү чинь захиавчж өгдөг байгаа. Хэрвээ та Bupa-тай хамтарч ажилдгүү гэрийнхээ ойрхон ч юм уу GP-д үзүүлэхээр бол нэг удаа үзэхэд 60-аас 70 доллар байдаг байгаа шүү. Тэгээд тэр инвойс өгдөг ийм төлбөрийн хуудаснууд өгөн тэгээд тэрийгэ цуглуулж байгаа та Bupa дээр очиод буцаа авалт хийж болдог. Тэгтээ тэр нь бүгдээрээ 100% буцаагддаг. Харин зүгээр яг Bupa-тай хамтардаг GP дээр очих юм бол тэр ямар ч мөнгө унах байхгүй. Тэгэхээр би заавал хамтардаг team GP дээр очдог. Гэрээс жоохон зайтай байсан ч гэсэн тийшээ явдаг одоо ч гэсэн. Тэгээд төрөх эмнэлэг рүүгээ шилжсэн тохиолдолд болохоор төлбөрийн нөхцөл нь болохоор өөр болно. Хичнээн та Bupa картаа байсан ч гэсэн шууд зурах боломжгүй. Тэнд очиод картаараа юм уу бэлэн мөнгө тооцоогоо хийдэг байгаа. 145 байдаг. 145 доллараар тэндээ төлчөө. Тэгээд инвойсаа бас яг нөгөө төлбөрийн хуудасаа бас хадгалаад байна. Эсвэл нэгээр нь Bupa дээр очиод буцаа авалт хийчих болно. Эсвэл бол интернетээр хийчих болно. Гэхдээ интернетээр хийхээр надад жоох удаад байгаа юм санагдаа. Бид хоёр цуглуулж агаад шууд Bupa дээр очиод өгчдөг. Тэгээд тодорхой хугацааны дараа таны данс руу чинь мөнгө ч ороод ирнэ гэсэн үг. Тэгээд эмнэлэг дээр очихоор бол ерөнхийдөө таныг тэр их баригч чинь үзээд ерөнхийдөө ингээд хэдэнд ирэх вэ гэдгийг ойрын хэдэн хон 7 хоногийн ингээд тооцоолоод яг бичээд өгчдөг. Цагийг нь яг тааруулаад танд таарж гинөө, өөр чинь таарж гинөө гэд цагийг бичээд өгчдөг. Яг нэг тийм шар утас байдаг. Тэн дээр бичиж өгөөл тухайн үедээ очиод яж болно. Тэгээд хэрвээ та тэг хэлний бэрхшээл байгаа бол таны ярьдаг хэлээр чинь орчуулагч нарууд хангалттай байгаа. Монгол бол Монгол, Солонгос бол Солонгос,
гэд байдаг. Гэхдээ Солонгос Монгол орчуулагч ерөнхийдөө миний хувьд бол тийм хүрэлцээтэй байгаагүй учраас би Солонгос орчуулагч авч байсан. Хэрвээ тэнд орчуулагч аль таны орчуулагч нар нь цаг нь таарахгүй байвал Монгол орчуулагчтай уцаар ингээд эмнэлгийн орчуулга хийдэг газар руу залгаад хийчих бас болдог шүү. Тэгээд төрөх эмнэлэг дээр нь яг үйл процесс нь яаж явдаг вэ гэхээр шинжилгээ өгөхөөр бол та тийм шинжилгээ GP дээр очиод өгөөрэй гэд бичиг угаасаа өгчдөг. Тэгэхээр та GP дээр очиод сахарын шинжилгээ, бусад цусны шинжилгээ, шээсний шинжилгээ юу гэдгийг тэр бүх шинжилгээнүүдэд GP дээр очиод өгчөж болно. Та анханасаа үзүүлсэн тэр GP рүүгээ л яваад очиж болно. Тэгэхээр бас л яг үнэн яг тэнд нартай хамтардаг учраас бас үнгүү хийлэгчдэг. Хамтардаггүй газар бол мэдээж үнэтэй. Тэгээд тэр Дауны синдромны шинжилгээ бол буцаалт байхгүй $310 болж исэн. Гэхдээ өөр газар бас үнэн өөр байд юм л шүү. Миний хувьд бол $300 болж байсан. Би Камси дээр очижсэн. Өөр газар болохоор илүү үнэтэй байсан. Тэгээ ерөнхийдөө тэр төрх эмнэлэг дээр маш их оочр дараалалтай. Бараг би 2 цаг үлээдэг байсан. Монголд яадаг вэ таад. Солонгост бол яг орох цагтаа л ордог. Ер айгу хурдан шуурхаа. Энд бол 2 цаг үлээдэг. Тэгэхээр хэрвээ та энэ төрхөөр бол хоол унд идэж уух юм а бараг бэлдэж очихгүй бол нэлээ үлсдэг шүү. Би бол маш их үлсдэг. Очоод юу үзүүлдэг вэ гэхээр жингит нь үзэн даралтын нүдэн тэгээд нэг бэби чинь толгой нь хаана нэгдэг зүгээр мэдэрч үзэн яхаа бол үзэхгүй мэдэрч үзээд нэг сонсдог нэг юм байд юм хараад биш. Тэрүүгээр нэг зүрхний цохилтын сонсон тэгэл болоо. Тэгэл $145. Солонгост бол яадаг вэ гэхээр юу агаад яхаад очих болгонд яхаад үзээд тэгээ ийм байна, тийм байна. Та хоолн дээр анхаараараа ингээд таргалтай байна, юутай байна гэж хэлдэг баг. Гэхдээ энд бас яг тэр таргалалч жин дээр бас сувлэгч болгоноос өөр ингээд зөвлөгөөнүүд өгдөг. Тэгээ ерөнхийдөө ийм маягаар ингэж явж байгаа төрөх төхөөд ирэхээр яадаг вэ гэхээр өрөөгөө захиалаараа гэдэг. Тэгээ өрөөгөө төрөх би тэдний үеэр төрнөө гэд ерөнхийдөө нэг ойролцоогоор би танаа эмнэлэг төрөх шүүгээс ороо авдаг гэсэн үг. Тэгээ ороо захиалчин. Тэгээд төрөхийн өмнөх үзэлэг нь болохоор 7 болол тэгэл ойртой л идэм байлээ. Тэгээ би болохоор яасан бэ гэхээр хугацаанаас өмнө төрсөн. Яагаад гэвэл манай хүүхдийн хөдөлгөөн бага байгаа учраас сэтэлт хийгээд төрсөн. Тэгээд ер нь хүүхдийн хөдөлгөөн бага байсан учраас сувлэгч бол 2 сувлэгч битээрээ салаагүй тий байна. Баян хамтсан дээ. Тий, ерөнхийдөө тэр сувлэгч энэ төр бол үйлчлэгээ сайтай, сайхан тайлбарлаж өгөө, 50 бай энэ төр гэдэг аюу гоё байсан. Ерөөсөө загинж магнагөө. Солонгостоос яг тэгдэг. Тэгтээ Солонгос арай илүү үйлчлэгээ сайтай юм шиг надад санагдсан. Гэтэ энд бас сайхан байсан шүү. Тэгээ төрөх өрөө нь болохоор ямар байсан бэ гэхээр яг зөвхөн нэг төрөх жоохон зөвхөн нэг том өрөөнд орд юм блэ. Цаана байнтай, шүршүүртэй. Тэгээ наан нь болохоор өндөр ор байдаг. Тэр нь болохоор ингээ янз янз болоод хүл мөлөө ингэж тавьдаг, янз бүр болоо хувирчдаг тийм өндөр ортой юм байлээ. Тэр тухайн хүү яаж төрмөрөн тэр орон дээр тэрийг ингээл хувлал янз бүр болгоод болцогчдаг тийм ортой байсан. Thank you so much. Well done. We need to snow. Шууд хаалуулаа гэсэн. Төрхтөө болохоор би эпидурал хийлгсэн. Нөө мэдээ алдуулах тариа нугсандаа хэлэгдэг таад мэдэн дээ. Тэгээд тэрийг хийлгэхдээ би жоохон хүндрэл үүссэн байгаа. Тэр нь болохоор эмчин ч юм уу надаас ч болоод ч юм уу тэр нөгөө цоолж болохгүй тэр хасийн аваач цоолоод тэрнээс болоод миний тархитлогоо өвдөд ерөнхийдөө жоохон асуудал болсон. Төрөөд яасан бэ гэхээр шууд усанд оруулт юм бэлээ. За түрэнгүү та усанд ороо гэж заавал усанд оруулт юм бэлээ. Монголд болохоор нөгөө усанд орж болохгүй гэдэг штэ тий. Тэгээ би болохоор усын уул ясын даг гэл тэгэл усанд орсон. Тэгтээ миний ясмаас янгнаад янз бүр болоо одоохондоо гайгүй л байна. Тэгээд угаасаа энэ яг халууны үеэр төрсэн болохоор тэгэл зүгээр ус мусанд орол энд бол тийм яг соёл Монголтай адилхан соёл байдаггүй мөлий. Тэгээ би энэ төрх эмнэлэгтээ болохоор 3 хонсон тий байна.
Тэгээ 3 хоноод хүүгээ болохоор яг тусдаа юм жижигхэн орон дээр унтуулт юм лээ. Заавал би ингээ өөрийнхөө хажууд биендээ нааж унтмаар байсан ч гэсэн болохгүй гэд. Тэр аюулгүй хөднөөс болохгүй гэд тэгээд тусна унтуулт юм байлээ шүү. Тэгээд бид хоёр эмнэлгээсээ гарсан. Баяр жаргалтайгаар эмнэлгээсээ гарсан чинь маргааш нь яасан мөлөөрэ. Маргааш нь буцаад түргэний юун дээр emergency department дээр хүрээд ирсэн. Яг тэгэхээр нөгөө нуранд нөгөө зүүн одоо тархи руу явдаг шингэний одоо хальсын цоолцсон тийм учраас босч чадахгүй босонгууд толгойн бүр амар өвдөд манай өнөх. Тэгээ бид хэд буцаад emergency очоод буцаад эмнэлэгтээ очоод 2 3 хонсон байх. Ингээд идгрээд гараад хоёроос бас жоохон айц үсттэйсэн. Яагаад тэгэхээр тэр нөгөө төлбөрийн асуудал тий яагаад төрөлдөөс өөр асуудал байсан учраас за одоо хитэн дүүрэг болгоо гэж бас жоохон айцтай байсан. Тэгсэн чинь бас бапагаас маань төлж өгсөн. Тий арай. Бапад баярлалаа. Тэгээ амар яг үндэ бол хэсэгтэй л айсан. Яг тэгвэл эднийх бас бүх нөгөө төлбөр тооцоогоо захиагаар гэрээ хаягаар явуулчихдаг болохоор хэсэгтэй л юу ирэх бол гэж айж исэн. Тэгэхэд юу ч ирээгүй цаанаасаа төлж өгсөн. Тэгээ бид хоёр тэнд үнэхээр баяртай, азтай гэж үнэхээр баярлсан. Тэгээ тэрийг хэрвээ тэрийг бид нар төлсөн бол маш их мөнгө төлөх байсан. Тэгээд иншүрэнсийн ач тус тэгэхэд гарсан. Бид хоёр ер нь ямиг сайн ашигладаг байгааз. Та хэдэн анхааруулж ирэхэд хэрвээ ирэх юм бол тэр иншүрэнс дээрээ төрөнгөтэй миний харж яалаа хүүгээ. Даатгалынхаа компани ууцтаа тэгээд өөрсдийнхөө даатгал дээр шинэ хүнийг нэмэх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо ахаад нэлэх хүүхдээ эмнэлэгт үзүүлэх буцаад одоо бүх зүйл чинь даатгалаар ахаад одоо бүгдийн даана гэсэн. Тэгэхгүй бол бас таад мөнгөө төлөөд тэгээд дараа нь буцаа авалт хийх ч юм уу, үгүй ч юм уу асуудал үүснэ. Тэгэхээр төрөнгөт нь шууд бупадаа нэмэх хэрэгтэй. Тэгээ миний арч хүүгийнхаа бүх хүч баримтыг хөдөлсөн шүү. Тэгээ төрсний гэрчлэгээ хамгийн эхлээд Австралийн төрсний гэрчлэгээ аавна. Тэгээ аянда бичгээр өвдөө цаас өгнө. Тэгээ тэрийн бөглөөд аль интернетээр бөглөдөг. Тэгэхээр аль линк рүү ороод яах бүх зааврууд нь байж идэг. Тэрний хажуугаар бас Монголынхаа төрсний гэрчлэгээ гадаад пассворд гэх бичиг баримтны ажлууд зөндөө. Элчин сайдын яамны одоо вебсайт руу орох юм бол одоо эндээс яаж хүүхдийн төрсний гэрчлэгээ захиалах талаар зааврууд угаасаа байдаг. Тэгээд бид нарыг хараад эртхэн одоо бичиг баримтаас бүрдүүлж эхлэх хэрэгтэй. Тэгээ дараа нь виз бас хүүхдээр нэмж юу аа бас жоохон ажилтаа тий арай. Тэгээ ерөнхийдөө бол Австралийн эмнэлэг миний анд ямар санагдсан бэ? Австралийн эмнэлэг үү? Үйлчлэг нь ямар санагдсан? Ер нь бол дажгүй. Надад бол их гоёс. Би ч одоо өмнө том хүүгээ төрөхтөн Солонгост бас орж исэн. Их нартай хамт ороод хүүгийнхээ хүүг бас хайчилж исэн. Тэгэхээр ер нь бол Солонгос ч өөрөө бас дэлхийд үйлчлэгээний салбараар бас нэлээд дээгүүр ордог орн тий. Тэгэхээр Австралитай харьцуулбал зарим нэг зүйл нь арай илүү үйлчлэгээний илүү ч гэх юм уу тийм мэдрэмж бол төрж исэн. Гэтэ Австрал бол бас өндөр үйлчлэлтэй орон үнэхээр гоё одоо чанартай үйлчлэгээтэй. Тэгээ та хэд бас одоо бид хоёрын бичлэгээс бас харах бах. Өрөө нь ямар хүн те ямар хөө өрөөнд ордог юм байна. Төрх өрөөнд те. Тэгээ гэр бүлийн хүмүүс нь бас хамт орж болно. Төрх явцад нь ганцхан нөхөр нь биш бусад гэр бүлийн хүмүүс хажууд нь байж болдог. Бид хэдийн хувьд бол яг бий л байсан. Тэгээ том хүүгээ болохоор найзандаа үлдээсэн. Тэгээд тэр үеэр найз зөндөө тусалсан. Хүүхдийн минь хараа сургуульд нь хөргөж өгөөл гэртээ онуулаад өөр найзууд маань хоол унд зөөгөөл ах トゥ нар маань ч гэсэн ингээд тусалсан. Тэгээ хүнтэй эвтэй сайхан явахсны тэр юугаа битээ ирж имлэгтэстэ хүрсэн шүү. Баярлалаа та хэдээ. Маш их баярлалаа. Одоо энэ влогод дамжуулаад баярлалаа гэж хэлчихье те. Тэгээ нэг дуугаар аюу ярих уу. За. Айдны мэдчлээд өвшүүлчихдэг юм билүү сэтгэл хөдлөлчлөө өөр. Өнөөдрийн влогтой хамт байсан баярлалаа. Тэгээд бид хоёрын өгсөн мэдээлэл та хэдэд бас жоохон ч гэсэн хэрэг болох бах гэж бодож байна. Тэгээд амар нарийн деталь бас ярих юм бол цаг их орох учраас ерөнхийдөө товчхон ерөнхий гол зүйлсийг ярьлаа. Тэгээд аянда та хэд өөрсдөө ирээд төрх төхөөд ирэхээр судалгаагаа хийгээд бусад бүх нарийн юмнууд олоод мэдчих болохоор ерөнхийд нэг иймэрхүү юм болдгоо шүү дээ. Тэгээд баярлалаа. Дараагийн влогоор уулзъя. Bye bye.